Од мөндөр сувх тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Антитын ертөнц нэвтрүүлгийг эхлэх гэж байна. Энэхүү нэвтрүүлгийг маань хөтлөгч Уран Чимэг болон Зандан хүн нар бэлтгэн хүргэдэг. Гэтэ Зандаа маань одоо ажилдаа хөдөө явж байгаа учраас энэ хот би орж ирээ суучлаа. За нэвтрүүлэг маань та бүхэн YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлөвийн Од мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ үрэтэ Төлөшөө Бэкери болон мянган найз амтны дэлгүүр ивэнтэтгэж байна. За өдөр юм дурна. Өдрийн төргий. За өнөөдөр гүнж урна биш яварна. Япаа шүү дээ. За усны гүнж мэлхий гэдэг сэдвээр ярих юм байна тийм ээ. За өнөөдөр хамт оролцож байгаад баярлалаа. За шангаа орхог чи мэдхүү мэднэ үсттэй. Шууд загнуулаад эхэллээ шүү. Тэгээ шангаа орхог гэдэг хүмүүс айгүйх мэлхийний үр төлөж боддог байхгүй юу? За. Тийм. Тэгээ шангаа орхоо бол нөгөө шаал өөр хавч хэлбэртэн гэдэг төрлийн амьтан байдаг. Манайхан бас магадгүй тэгж андуурч исэн бол бидний хизээний танил шангаа орхооныхоо талаар мэдээлэлээр эхлүүлье. Тэгээ шангаа орхооны нөгөө өндгөн бүр хэдэн 10 жил одоо газарт ингэж амьд үлдээд тэгээд борооны усаар юм уу буцаж амьдрах нөгөө нэг боломж нь олдонгот ингээ шангаа орхоо болоод гараад ирдэг. Одоо тийм төрлийн л нэг төрлийн амьтан. Одоо нас биеинд хүрж өөр амьтан болдоггүй. Одоо тэр чигээрэл тэгээд тийм байдаг амьтан шүү. Баг байхад бороо орохоор л хөрх юм усан дотор гараад ирдэг. Тэгэл тэр чинь тэр үрч тоглож моглол хайгаал одоо. Айгүй хэлбэг байдаг гэсэн тий. Хүмүүс тэгээд энэ том болоо мэлхий болно гэдэг байхгүй юу? Тийм. Шангаа орох хэрсэн шууд хүүхэд насаа нанд орчихлоо. Тэгээ мэлхий бол хоёр нутагтай амьтнаас хамгийн олон өнгийн бүр ингээ өнгийн хээтэй гадаад дүрстэй ийм амьтан байдаг. Одоо яг л нэг ийм эрзэнэн чихэр шиг байдаг шүү дээ. Нэг өнгийн тий. Одоо тийм төрлийн байдгаар их онцлог байдаг. Тэгээ хоёр нутагтан гэдгийг бол та бүхэндээ эхлээд тайлбарлая. Хоёр нутагт нь анхны хоёр нутагтан бол хувьслын явцад энэ агаар амьсгалдаг загснаас ерөнхийдөө үүсч хөгжсөн хөгжлийн үедээ газар дээрх олцоо барихын тулд мөчтэй төстэй юм дөрвөн сэлүүрээ ашиглаад уснаас гарч ирсэн ийм амьтдын төрлийг хэлдэг. Гэхдээ энд их цөөхөн амьтан байгаа. За нэгдүгээрт мэлхийний одоо энэ багийнхан байна. Мэлхий болон бах гэх юм уу. За дараагийнх нь болохоор салмандр ба тритом. Ер нь салмандр гэдэг нэг гөрүүл шиг амьтан байдаг шүү дээ, тий. Тэр нэмхэн чигийн улаан байдаг. За чигийн улааныг хасах юм бол баг одоо мэлхий салмандр хоёр л байх гэдэг байгаа байхгүй. Ерөөсөө ийм амархан одоо хоёр нутагтан гэдэг нь бол тий. За мэлхийний нэгэн гайхалтай чанараас эхлэе. Энэ бол антифриз гэдэг юм чанар байдаг. Одоо хүн төрөлхтөн чинь нөгөө эсээ хөлдөөх, сансрын одоо элдвийн судалгаанд бас хөдөлтгүй амьд биетүүдийг загвар болгож ашиглах зорилгоор энэ одоо антифриз гэдэг юм хийх гээд байдаг шүү дээ. Одоо кинон дээр ялангуяа их гардаг тий. За мэлхий бол ерөөсөө байглаасаа ийм антифриз хийх юм чадвартай. Одоо байгалийн маш ийм мундаг дасан зохицолыг хийж чаддаг ийм амьтан юм байна. Шалгарлан юм байна тий. Зарим мэлхийн төрлүүд хасах температурт мөс болон хөлдөөд дараа нь амьд гарч ирдэг. Энэ нь тэдний бит байдаг. Энэ байгалийн антифриз бодисуудтай мэдээж холбоотой. За яг ямар бодис болдог вэ гэхээр энэ өвөл болохоор арьсаараа амьсгалж чадхаа болоод тэдний цус бол баг бүрэн өлддөг. Дотоод эрхтнийх нь 65-аас 70% нь одоо баг ингээд мэс болчихдаг. Зүрхэн зогсоод тархин электрод охин илгээхэ болно. Гэхдээ хаврын дулаан эргэж гисгэд амьдрах чадвар нь буцаас эргээд ваг гэд одоо яваад өгнө шүү дээ. Тэгэхээр энд яг юу болдог вэ гэхээр глюкоз гэдэг байгаа юм. Энэ болохоор цус эдгсийг хөлдөлтөөс хамгаалаад ус хөлдөх үед эдгсийн дотор глюкоз хуримтлагдан мөсөн тас түлсгээс сэргийлдэг. Одоо яг үндсэн одоо тэр тухайн амьтны одоо цус нь ийм зүйлээр солигдоод тэгээ тэр нь бол одоо тасалжилт үүсгэхээс сэргийлдэг. Хэрвээ тэнд тасалжилт үүсчих юм бол ер нь бол тэр ингээд буцаж амьлахааргүй болдог. Тий, организм чи ажиллахаа болчих шүү дээ, тий. Одоо хүний цус чилэл хөлтлөө гэж бодъё л д. Талст үүслээ гэж бодъё. Тэгвэл одоо судсанд жоохон л юм орох юм бол юу шигдээс энэ төр болдог шүү дээ. Тий. Тэгэхээр тэр чин талст чин гэдэг чинь бүр тэр жигтэй шигдээс болно гэсэн үг шүү дээ. Тэг яг үнэ. За нэмэх нь одоо шээсний хүчил гэж зүйл бас байдаг юм байна. Одоо ууршихаас хамгаалж хөлдөлтийг удаашруулах. Одоо ийм зүйлүүдээс шалтгаалаад мэлхий маань ингээ хөлддөг байх нэ. Глюкозын хэмжээ нь өвлийн уйлралт бол 10 дахин ингээ өсдөг. За хүний биед ийм хэмжээний глюкоз байх юм бол шууд ухаан алдна. Ер нь хүнд бол энэ одоо байшгүй харь гариг гэх юм уу те. Ийм чадвар байх нь л те. Тийм байна. Ялаа бас хөлдөж буцаад амьддаг байх шүү. Ил бүзүүлдэг юу элбийн нууцыг тайлдаг нэг видеонод байдаг байхгүй юу? Нүрэндээ масктай. Тэд нэр болохоор надад ч байх. Бүзүүлж ийсэн. Хөлдөө ялаа аваад алган дээрээ барингуудаа ингээд
шившлэг хийгээл ичити хүчээр ингээд амьдуулж байгаа юм шиг гэж илт үзүүлдэг байхгүй юу. Тэгсэн чинь ялаач нь ингээд хөлдөөд яачаараа хөдөлгөөнгөө болоод үхсэн юм шиг болчихд юм бэл. Тэгээ наалхан дээр дулаацуулаад тэг гисгийг гэдэг байгаа байхгүй. Тэр чинь шившлэг хийж явахдаа тэгээд буцаад амьдлаад нисдэг байхгүй. Тий. Энэ чадвар ихтэй маш одоо цөөхөн амьтад байдаг. Тий. Ийм чадвар юм бэлээ. Тэгээ одоо яг Эрдэнэтийн бас энэ судалгаан дээр явж байдаг. Энийг хэрэгжүүлчих юм бол бид нар одоо дэлхийд маань гамшиг тохиолдоход ч юм уу те нэг газрын гүнд хөлдөөд одоо амьд үлдцэх юм л те. Тий. Хэдэн хүн хөлдсөн байгаа шүү дээ одоо. Хүн ээ. Тий. Хэдэн хонд үлээ 10 60 хэдэн хүн болов хөлдөө байгаа. Тэгээ тэд нар одоо буцааж одоо гисгэх технологиг хүлээж байгаа байхгүй. Хөөх ямар сонирхолтой юм те. Яг одоо нэг эдисийг бол хөлдөөсөн юм байгаа. Хүнийг бол яг туршсан юм бол байхгүй байгаа те. Гэтэ хөлдүүгээрээ байж бас магадгүй л. Би тэгж нэг уншиж байсан юм байна. Ямар ч хөлдөө байгаа. Тэгээд буцааж гисгэх технологи гараад хэрэгжчих юм бол тэр хүмүүсийг гисгээгээд ирээдүйдтэй хэдэн зуун жилийн дараа. Тийм хүлээж байгаа өвчтөе хүмүүс гэсэн багш. За тэгээ одоо нөгөө манай дэлхийн Аляскийн хахир хөтөн бүс нутагч юм амьдардаг энэ хоёр нутагтай амьтанд гэдэг бол энэ чадвар одоо маш чухал чадвар цаашдаа амьд үлдэх ч гэдэг юм уу нэг өвөл одоо бүгдээрээ дуустчихгүй тий. Эдгээр мэлхий бол биеийн шингэний 70% нь хөлдсөн ч гэсэн амьд гарч чаддаг. За нарны илчээр дулаараа эхлээд ам ороод агшин зур сэргсэн мэт эхлээд тэгээд одоо тэнхэрхийн тулд шууд хоолндоо ингэж явдаг юм байна. Тэгээ судлаач энэ чадварыг ашиглан хүний эргэтэнг удаан хугацаанд гэмтээхгүй хадгалах, за ялангуяа эргэтэн шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой гэж үзээд одоо яг эд судалгааны дүндэл ер нь явж байгаа юм байна. Ясан гоё. За бас нэг өөр их сонирхолтой мэлхий байгаа. Энэ дайравны ренодерм гэдэг ийм мэлхий байгаа. За энэ мэлхий бол үр төлөө хоолоондоо өсөгдөг ийм мэлхий байгаа. Нүүн ингэж идэг юм дотроо юу? Тийм. Тийм. Тэгээд ерөнхийдөө мэлхийн хоолоонд байрлах тэр дун хоолоон уут гэж хэлдэг юм байна л да. Одоо нөгөө ваг гэж дуурахт нь тэр нь одоо ингэж яадаг шүү дээ тий. Тэгээд одоо энэ хоолоонд нь эмтэйгээ бол эвцэлдээд өндгөө гаргаж ирэхээр нь ер нь бол тэр хоолоондоо ингээд авчдаг юм байна. Тэгээд одоо ихэнх мэлхий бол хөрхийн нөгөө авгалтайгаа яг шангаа орхоо гэж бас ярьдгийн. Бисээ бас нөгөө амьдтын тол бичиг энтрээс харлаа. Мэлхий үр зулцгааг юу гэдэг вэ гэд шангаа орхоо гэдэг. Тэр нөгөө нэг андуурлыг чинь үгүй ихшил байхгүй тий. Хармангаг байх чинь заавал тийм шүү. Англиар бол тий TED Pulse гэдэг. Нэр мэлхийний тэр шангаа орхонууд нь амар юм өхөөрдөм хөөрхөн байдэн шүү дээ. Бүр жарааханаас илүү юм хөөрхөн юм болцайсан нэг юм айгу хөөрхөн царайтай заяа айгу тав нүдтэй. Тэгээд яг нөгөө нэг эрзэнийн чихэр шиг харагддаг. Тэгээд үнэхээр хөөрхөн байдаг. Том болоод нөгөө бахмах болчохороо царамаатай тийм ээ одоо хэдүүлээ ярилтгөө гэдэг шиг. Тэгээд одоо амандаа ингэж өсөхөр чинь нөгөөдүүлээ ер нь амьд ингэж үлдээх магадлал нь айгүй өндөр болно. Яагаад гэвэл мэлхийнүүд маань нөгөөдгөө усанд ч юм уу энэ тэнд ингэж үр төлөө гаргачаар ихэнх амьтдын л тэд нар хоол болно. Маш цөөхөн хувь нь одоо мэлхий болж нас бий төрөх ийм боломжтой. Нөгөөдөл чинь бие хамгаалах чадвар байхгүй. Нэг нэлцаанс л юм байгаа шүү дээ. Өмнөөс нь ямар тийм юу гаргаж ирэлтэй байлээ гэдэг шиг. Тэгэхээр одоо хоолоодоо өсгөж байгаа энэ мэлхийнүүд бол нэгдүгээрт амьдрах чадварын хувьд бол бүр ингээд том болоо гарч ирнэ. Том гэдэг нь бүр бараг ингээд нас бий гүйтсэн юм шиг яг л харахад мэлхий гарч ирнэ гэсэн үг. Одоо тийм агуултай марк юм гарч ирэхгүй. Тийм. Тэгээд эцэг мэлхий маань нөгөөтгөө ингээд гарахтаа ингээд яг галзуурж байгаа юм шиг юм хөдлөө идэг заяа. Толгой нь хоёр тишээ ингээд савчаал нүд мүд нь амар болоод тэгэл бөөлжж гаргана гэж хэлнэ л тээ. Ингээл гаргангут нэг мэлхий үсрээл тэр бол ингээд нөгөө юм удаан харагдахгүй. Секундын хэдэн одоо 10 хуваасантай тэнцгээж тийм хугацаанд ингээд гэлс болоод гинт ингээд нэг 2 мэлхий болцсон байж байна. Тэгээд тэр нь ингээд үргэлжлээд ер нь ингээл жоохон байжгаал дараагийнх нь гаргаал тэгдэг. Энэ бол одоо бас л одоо үр төлөвийнхөө төлөвлөгөө хамгаалж байгаа одоо эцэг мэлхийн те ийм мундаг чадварыг бол эндээс бас харж байгаа юм аа. Тийм байна. Наа чи яг гоё юм байна. Тэгэхгүй бид нар зөндөө юунууд үздэг шүү дээ бичлэгнүүд. Тэр өндгөнүүдийн ингээл идэлтэй өөр амьд дээр айгу харамсалтай өрөвдмөр өгдөг шүү дээ. Харин тэ айгу өрөвдмөр тий. Энэ мэлхий болстой зөвүүн арга болж үзсэн байна. За дарааг нь бол мэлхийн бас бие хилэмжээрээ элдв амьдтай
тэмцэх болон үр одоо зулцгийнхаа төлөө ингэж тэмцдэг талаар ярих гэж байна. Тэр мэлхийн өргөжлийн үед үржлийн үед эм мэлхийг ихэвчлэн ингэж вааглан дуудаж чимээ гаргадаг. Гэвч зарим төрлийн мэлхий бусдаасаа илүү хөгжингүй харилцааны юм механизмтай гэдгээр онцлог байдаг. Одоо жишээлбэл циток ателоп буюу энэ Панамын алтан мэлхий гэдээ байгаа. Өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд зөвхөн дуу хоолоогоор бус мөн одоо урд мөчнүүдээрээ тохио зангаа үзүүлэн харилцдаг. За түүний зүгээс юм хурц сүрдмээр хөдөлгөөнүүд нь бусад мэлхийнд за чи хайр хүний газар явж шүү. Ер нь цаашаа яваарай л гэсэн тийм тохиог өгж байгаа юм. Тэгээ Панамын алтан мэлхийн үндэстэй гараа ингэж зангачиж нэг жижиг юм байгаа штэ хөрхий тий гаран дээр тавьбал тэгэл ингээл нэрсэн нөгөө тий энэ мэлхийн маань ер нь ингэж нөгөө body language нэг биеийн хэлэмжээ бол гэж айхтар ашигладаг бас хосоо олохдоо бас яг энэ тохоогоор ашигладаг яг наашир яг тэгнэ яг хүн шиг ингээд юм заяа тий нөгөөх нь хэрвээ даллахгүй бол бас нэг сонирхгүй байна гэдгээ бас илэрхийлж гин гэсэн үг тийс хөрхий тэгээд яг эрэгтэй нь ингээл даллангт эмэгтэй нь өөдөөс нь ингээл даллан за арайч инээдэг бол ахaltaа зүгээр ингээд даллна. Тэгээд даллах юм бол очиод ингээд бариад авдаг. Тэгээд тэр бол одоо бие биендээ одоо таалагдсан гэх юм уу тийм зүйлийн илэрхийлэл болж байна. Тэгээд түүнчлэн энэ Панамын алтан мэлхий бол маш хортой мэлхий тооцогддог. Тийм ч бас хөрдмөр амтан бас үндэ бол биш те. Тийм байна. Тий тэгэхээр та бүхэн одоо Амазоны ширэнгөө явж байгаа тийм үү тань руу юм шар өнгийн жижигхэн хэрнээ догшин дүр төрхтэй энэ амтан гинт гараараа занал хийлэн дохиж явах юм бол зүгээр ойлгоод явсан дээр шүү. Тэгээ мэлхий бол нөгөө хортой чанараараа бол хажууд нь одоо могоо зогоо бол үнэхээр ингээд багтдаг байхгүй. Одоо ийм диаграм гаргацсан байдаг л да. Мэлхийнх бол тэр өндөр. Ерөөсөө одоо энэ хортой мэлхийн талаар бас та бүхэндээ ярина. Дор дурдагдахын тэгэхээр нэг мөр яриа тийм ээ. За дэлхийн хамгийн ер бүсийн бас нэг мэлхий байдаг. Энэ бол тунгалаг мэлхий гэж байгаа. Одоо тунгалаг мэлхий гэдэг нь болохоор хамгийн содон амьтдын нэг гэж тооцогддог. Ерөнхийдөө бол харанхуйд юм уу далайн ороолын амьтад л ихвчлэн юм тунгалаг байх юм цохилтолгоотой байдаг болвол энэ мэлхий бол одоо наран дээр те бидний амьдралд бид нар шиг одоо энэ тийм наранд амьдарч ижиж тунгалаг байгаа нэг бас өвөрмөц болоод байгаа амьтны ертөнцийн. Тэгээ төв болон өмнөд Америкт ингэж амьдардаг. За тунгалаг гэх нэр нь тэднийг баг юм тунгалаг хагас шил мэт юм арьснаас нь үүдэлтэй ингэж нэрлсэн. За мэлхийн арьсаар бол дотоод эргэтнүүд нь бүр тодорхой харагддаг. Одоо зүрх мөрх цохилж байгаа. Тэр хоолнд дөнгөж сая эзэн ялаа хаана явж байгаа одоо тий хэрхэн одоо цаашаа үргэлжлэх зэрэг нь бол ингэж ил тод харагдчихэдэг. Гэхдээ дээгүүрээ бол нэг жоохон ногоон дуу өнгөтэй бас нэг оргуу шилэн амтан биш. За тэдний бие бол маш нэмгэн хагас тунгалаг арьстай байхаар эволюцийн одоо явцад хувьсаж хөгжсөн байдгаа. Тэгээд хэдийгээр тэдний арьсны цаанаас эд эрэхт нь бүрэн одоо нэвт харагдагч нарны гэрэл одоо тэдэн дээр эгц дээрээс нь тусах үед биеийнхэн дүрс тод биш фокусгүй юм шиг одоо бусад махчин амьтдаа хараад одоо ойлгохгүй байх нь энэ одоо юу вэ гэд нэг болж өгөхгүй байх нь шүү дээ тий. Тэр нь одоо өөрийгөө одоо бусад амьтнаас хамгаалах нэг төрлийн тийм чадвар гэж ойлгож байна. Тэгээ тунгалаг мэлхий бие далдлах мастрыг бие далдлахын одоо мастер төдийгүй маш юм сайн эцэг их байдаг. Түрүүн бас нэг сайн эцгийн тухай бас ярьсан тий. Тэгвэл энэ маань бас адилхан л юм сайн эцэг их байдаг. Тэгэхээр одоо ихэнх мэлхийнүүд бол нөгөө ус мусанд үр төлөө ингээ орхичоод жоохон орхичих гээд байдаг. Орхиод одоо яг хажууд нь ингээл хараа байж ахгүй шүү дээ хүн шиг тий. За энэ мэлхий маань бол хажууд нь хараа сууж идэг. Тэгээд нөгөө нэг нисдэг амьтад ч одоо яасан хэцүү энэ төр хэтгэн нэгтгэн зөгийн өчөөсөө байлга суулахгүй нөгөө төрөнд дайрах юм аа. Тэгээд энэ мэлхий маань ингээд айгүй урт юм юутай хойд мөчтэй тэрэнгүүрэл ирсэн болгонтой л үсэх юм. Тэгээд заримдаа ч өөрөө ч унж ойчих юм. Тэгэл буцаал нөгөө төрүүгээ гарах юм. Тэгээд зөөх юм. Тэгээд одоо нөгөө шанагаа орхоонууд маань шанагаа орхоо болтол нь бол тэгэл ерөөсөө эрийн цэн төртөлнө гэдэг шиг те өөрөө одоо сэлж явдаг болтол нь гэж маш сайн хамгаалж харж идэг одоо юм ундаг амьтан байх нэ. Харин тийм амьтдын ертөнц аягүй хэцүү гэдэг юм аа үзэхээр
Гэхдээ ингэдэг гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ чи зээрийн тухай нэвтрүүлэг үзчихвэл зээрний талд ордог. Арслангийн тухай нэвтрүүлэг үзчихвэл арслангийн талд ордог гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ л одоо алийг ч үтсэн гэсэн айгүй хэцүү өрөвдөлттэй байдаг юм аа. Би үзэж чаддаггүй. Харин. Тэгээ саяхан дээр нэмж хэлдэг нь одоо энэ нэг ер мэлхий маань бол 7 хүртэлх юмтэй ингэж эвцэлд ороод шахсан одоо бүх өндөгнүүдээр ингэж нэг газараа цуглуулдаг. Тийм үү. Хідэн ч их нэртэй вэ, хідэн ч хүүхдтэй вэ хамаагүй би бүгдийг ингэж арын даанаа гэж тий. Тэгэл ерөөсөө одоо тэр авгалтай болох хугацаа чинь бас урт штэ. Тэгээ өөрөө бас хоол унданда тэр орон чи явахгүй тий байж чинь. Тэгээд одоо мэлхийний юм мундаг. Тэ тэгэхээр үр хөвгтэй хайрлах одоо тэ за эхийн хайрыг бол бид нар бүгдээрээ ойлгоно. Эцгийн хайр гэдэг бол бас ингээ байж идэг байх нэ. За дараа нь аимшигт алтан мэлхий гэдэг байгаа юм. Хоёлаа хамтран ажиллагчийн дараа мэлхийг алтан мэлхийг ярих уу? За тэгээ. За тэгээ өнөөдрийн дугаарыг маань бидний од мөндөр сувгийн байнгын хамтрагч өдөр бүр шинэ ураатай Төлөөшүү Бэкери ивент итгэж байгаа. За Төлөөшүүгийнх маань Драгонд нэг шинэ салбараа нээж байгаа юм байна. За Драгоны салбарын нээлтэнд Франц Бэкерийн соёл шинэхэн онцгой тансаг амт олон улсын үйлчлэгээний шинэлэг орчлон мэдрүүлэхээр Төлөөшүү брэнд Драгон салбарынхаа нээлтийг 25 оны 7 сарын 7-ны өдөр хийх гэж байгаа юм. За ингээд 25 оны 7 сарын 7-оос 13-ны өдөр хүртэл нээлтийн 7 хоногт онцгой хөтөлбөрүүдээр үйлчлүүлэгчтэй бэлэг барьж байгаа юм байна. За онцгой бүтээгдэхүүнийг зөвхөн Драгоны салбараас очиж амтлах юм боломжтой юм байна. Энэ чинь бүр юм тусгай яг Төлөөшүүгийн тусгай орцоор тийм тусгай амттай хийгээд зөвхөн Драгонд худалдаалах юм байл шүү. За мөн бэлэгтэй урамшуулалттай худалдаа явж байгаа. 50,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн эхний 50 үйлчлүүлэгч өдөр бүр шинэ амтт бэлгийг одоо нээх юм байна. 50 үйлчлүүлэгч нээх нь шүү дээ. За мөн сонгодог урдлаг хийлийн тоглолт зөвхөн энэ салбарт явж байгаа. За шинэлэг орчинд амтлаг одоо хөгжмөр аялах боломжтой. За хөгжим, нарийн баав хоёрын ийм сайхан одоо зохицлыг та бүхэнд амтлуулах нэ. За Драгоны салбар дээр одоо 25 оны 7 сарын 7-оос 13-ны өдөр ер нь бол гоё юмнууд болох гэж байгаа юм байна. Тийм би бараг 7 хоног үргэлжлэх юм байна шүү дээ. Тэр өдөр болгондоо бас гоё ацтан тодруулаад шинэ амттнуудыг бэлгэлэх юм байна. Тэгэхээр наадмын үед та бүхэн Драгоноор явж байвал заавал бас түлээж өрөө ороод тий бас гэр бүлэрээ нэг амранга тухланга наадмынхаа ажлаас төр хөндөрөө сайхан кофе уугаад тэгээ 50,000-аа эзэндээ бэлэг аваад явах нь шүү дээ гэртээ. Бэлэг нь бол гоё юм байж таарна. Тийм түлээж өрөх юм гоё л байдаг тий. Гэт Төлөөшүүг ярихаар яалтчгүй ингээд шүлс гарч ирээд залгимаар санагддаг байна. Гоё ингээ ярих төдийд энэ тансаг кофе нарийн бовны өнөр сэнг хийдэг тий. За тийм. За ингээ өнөөдрийн дугаарыг маань өдөр бүр шинэ ураатай Төлөөшүү Бэкери ивент итгэлээ. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн ярих мэлхий бол энэ аимшигт алтан мэлхий гэдэг байгаа. Ердөө 6 см орчим урттай юм жижигхэн мэлхий. Түүний одоо зүгээр ч одоо аимшигтай гэж нэрлээгөө энэ амтан бол дэлхийд ирэх хүчтэй хорт бодисуудын нэгийг хамгийн одоо хүчтэй хорт бодисуудыг ингэж ялгаруулдаг амттын нэгт тооцогддог байх нь байна. Одоо жижигхэн нэг тийм нэг 6 гэдэг чи юу нэг ийм юм гараад ирлээ гэж бодоход зүгээр бушуухан одоо зүхтайх нь нэштэй аимшигт арслан гарч ирснээс илүү бараг тий. Энэ мэлхийг ер нь гартаа барих төдийд түүний гэрэлцэн тод арьсаар дамжин ялгардаг баатра хотоксин гэдэг ийм хорт бодис таны биед нэвтэрч ингэж хордуулдаг. За энэхүү бодис арьсанд хүрэхэд л ерөн хүн тааталт өгөх, шүлс ихээр ялгарах, булчингийн таталт өгөх, амьсгалд авчдах зэрэг шинж илрээд за хэрвээ удаан барих юм бол шууд булчин суларч зүрхний хэм алдагдах, за зүрхний дутагдал үүсч амь насанд хүрэх юм аюултай байдаг гэж. Тэгэд яг энэ амьтны хорыг ашиглаад маш их ан ав хийдэг одоо бүр эртээр үеэсээ хортойг нь мэдээд ингэж ашигладаг байсан байх нь Колумби халуун бүсийн ширэнгийн хойд амьдардаг уугуул агууд бол энэ мэлхийн хорыг ном сумынхаа үзүүрт ингэж одоо мэлхийгээр нэг торонд хичээч ч юм уу тэ үзүүрийг ингээд хордоолоод илтүү одоо баава маава том амьдтыг ингэж нэг мөсөн хүлдэг байх нь шүү дээ. Хоёрын орон чархтуулж барихгүй тий. Тэгээ үүнээс үл хамааран энэ олон төрлийн амьтдыг гэрийн тэжээмэл байдлаар ингэж тэжээмэл болох юм дуртай хүмүүс байдаг юм байна л да одоо элдв жоохон өрмөц байх га тий. За ийм хүмүүс бол энэ амьтныг хордно гэж айлахгүйгээр гэртээ тэжээдэг гэж байна. Чи яагаад гэж бодож байна? Тэгэхээр за энэ мэлхийн одоо энэ хамгийн хорыг ялгаруулад байгаа энэ батра хотоксин хорыг нь болохоор нэг өөрийнхөө биднес бий болгодог юм байна.
Харин байгаль дээрх хортой шоргоолж хачиг болон өөрийнх нь тэр иддэг энэ эвгүй шавжнуудаас ингэж биеийн тэрийг тэр хорыг үүсгэх юм цогцолгоотой юм байна. Тэгэхээр ингээд гэртээ авчираад хичээчихэр одоо тэр хортой шавжнууд нь байхгүй учраас харахад хортой царайтай боловч хоргүй болж хувирдаг байх л тээ. Яг хортой алтан шаргал өнгөтэй хэрнээ хоргүй байж идэг юм байна тий. Тэгэхээр одоо огт хор ялгаруулахгүй юм учраас бол Колумбод тэднийг олоор нь өсгөн үржүүлж дэлхийн нийтийн олон улсад ингэж экспортлдог. Одоо нөгөө дэлхийн хамгийн хортой амьтныг бас гэртээ байлгаж хахаар сонин санагддаг л ах л та тий. За тэгээд тэр өсгөж үржүүлээд одоо худалдаалахтаа бас амьтан тамлаад хайчих үедээ л гэж бодож байна та. Ер нь бол тэгээд тиймэрхүү л юу болдог шүү дээ. Одоо харамсалтай хувь тавилан хүлээж идэх тий амьтдаг. Үржүүлгэнд орж байгаа амьтдаг. Хүртэлтэй шүү. За дараагийн мэлхий бол энэ Филомедуса гэдэг ийм мэлхий байгаа. Энэ бас их өрмөж чадвартай юм байна. Одоо мансууруулж хийзүүл харуулж чаддаг. Одоо дайсныхаа тийм. Тэгээд аимшигт алтан мэлхий шиг юм хортой биш ч гэсэн Филомедуса хэмээх мэлхийний энэ арьсаар ялгардаг хор нь хүний оюун санааг мансууруулж хийзүүл харуулах юм нөлөөтэй. Тэгээд түүний ялгаруулдаг энэ хорч хүрэл нь цагаан туяатай өтгөн тосрохог юм шинжтэй одоо зүйл бол ингэж ялгаруулдаг байх нь. За энэ махчин амьтаас хамгаалах юм маш юм уран арга гэж хэлж болно. Хэрвээ махчин амьтан мэлхийг идхийг завдах юм бол гэнэт л одоо оюун санаа самуурал гэл дээшээ хараад унах нь л те. Тэгээд унахтаа одоо яадаг чи энэ мод яагаад тэнгэрээс ургацсан болч гэж боддог ч юм уу те. Нөгөө нэг аваа таг мартах нь шүү дээ. Тэгээд ер нь ингээ хийзүүл хараад мэдрээд ингээд өнгөрчдөг юм. Тэр оронд нөгөөдөг чи зүхтаач шүү дээ. Тэгээд энэ Боливи, Колумб, Перу улсын уугуул амгууд энэ мэлхийн хорыг бас өсвөр үеийнхний насанд хүрэхийн ёслолд ингэж ашигладаг бас байсан юм бэ. Тэг хүмүүс үгээр дамжуулан хөнгөн мэдрэмж авах, өвөг дээцийнхаа сүнстэй ярилцахад тустай гэж үздэг. За гэхдээ мэдээж ийм таашаалын төлөөс нь бол маш хүн дээр буудаг буюу одоо хорны нөлөө гарсны дараа бол хор хэрэгэлсэн хүний зүрхэн дэлсэх, бөөлжих, одоо суулгах зэрэг эгээдэл өгчдөг. Тий шаарддаг хордлогонд орох нь шүү дээ нэгээс нь тий. Одоо тэгээд нэг ийм уламжлалт сүсэг гэх юм уу одоо нэг тийм л юм явдаг байх нь л тий. Чи ер нь мэлхийтэй хэр зэрэг ойр барьж марж авч байв? Гэхдээ би ч одоо жоохондоо бол барьж исэн. Яг тийм хүүтэн цустай амч хүүтэн лэмтэй байдаг шүү дээ. Жоохондоо бол бүр ингээд хайж болж байгаа бариад ингээд ихт мэгчиг айлгаад гүйдэг байсан байхгүй юу? Одоо бол барьж чадахгүй байна. Барьж чадахгүй. Эвгүй шүү дээ тэр чинь. Манай Эбач нөгөө Улаанбаатарын унган хүүхдээ байгаа тий. Манай эмээгийнх нөгөө хэрлэн голын хөөн дээр байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ тэнцээ ингээл зам болгомт мал малтай өөснөгөө дэлгэрсэн ингээл жигтэйхэн сайхан зам болол хамаатны бүх хүүхдүүд тэнд ирж амардаг. Тэгэд нөгөөдөл чи ингээ мэлхийг гол яриг маргаас ингээ барьж авна. Нөгөө агуултай чи ингээ бондго гэд ингээ цэлээ явж гин. Тухайн үед ихт агуултай гэж мэдээгүй байдаг байсан билээ. Тэгэд нөгөө мэлхийг чи барьж аваад амандаа ингээ хийцэн байна заяа. Гэн ангаамхт амандаас мэлхий гарч ирдэг. Одоо манай хөдөө нэвтрүүлгийг зөвхөн Улаанбаатар биш те Монгол орон даяарын нэвтрүүлэг маань хурж байгаа. Тэгээ хөдөөнийхэн яг энэс мэдээж үлгэр дөрөөл авч болохгүй. Эндээс одоо ямар зүрийн байдлаар нэм бактери аваад ямар ч одоо хор хохирол үзүүлэхийг мэдэхгүй. Гэхдээ бол энэ бодит түүх нөгөө одоо хөдөөний хүүхдүүд бол ерөнхийдөө л нэг иймэрхүү л мэлхийтэй харилцаатай байдаг одоо байсан гэх юм уу те. Тэр шангаа орхоо бол барьж исэн. Жохондоо яг нөө бороо орсны дараа. Тэгээ тэрийг одоо яагаад ч яддаг байлаа. Ямар ч шангаа орхоо хагаалгүй гэдэг байсан. Тэрийг л санаж байна. Мэлхийг тийм жоохон бол барьж том болоод ер нь бол хараачгүй. Хараагүй шүү дээ. Хөдөөч бараг явууг юм чинь тий. Манай орны мэлхийнүүд бол ер нь жоохон ойролцоо шүү дээ. Нэг ногоон тий. Тий нөх юм олон мөнгөний хортой мортой бас байхгүй. Бах болвол бас манай Монгол оронд маш түгээмэл байдаг. Бах гэдэг нь болохоор мэлхийнээс илүү том биетэй. За ер нь нэг үгээр хэлэх юм бол царай муутай том нь бах. Мэлхий болвол одоо тэ жижиг банах мэдэн шүү дээ ваг тэ. Гэхдээ шинжлэх ухааны хувьд энэ хоёрын нөгөө айхтар ялгааг одоо хүртэл олоогүй байгаа гинэ. Ер нь харваас юм хоёр өөр амтан байгаад байгаа хэрнээ. Би ихтэй бол бахнаас ингэж жоохон имэдэг. Бахыг харвал ингээд нөгөө нуруунд дээр нь ингээд товгор ингээд юм мэдээлэл гарцсан юм шиг ингээд жоохон хүний биеийг зарс хийлэхээр тэгэд амар юм ховдог хомхоо юм шиг юм царайтай. Тэгэд юм хүм идэж уuna гэдэг чинь бол айхтар штэ ерөөсөө нөгөө нэг хэл мэл нь ороод гарч байгаа нь
ерөөсөө нэг хэдхэн секундын хэд хуваасантай дүүцгээр тийм маш урт хэлтэй. Тэгэд нөгөө жоохон бахад энэ мэлхий за бахагч арай оруулж ирдэг байсан юм аа. Гэрт ингээд тавьчихдаг байсан. Тэгээд нөгөө ялаа гэрт байгаа ялаа малаа арай жоохон бас танахтай байдаг. Тийм мэлхий оруулаад тавьчихаар. Тийм. Наа ч бас санаа байна шүү. За Голиаф мэлхий гэдэг байдаг. За энэ бол дэлхийн хамгийн том мэлхий гэж тооцогддог юм байна. Тэгэд өөрийн үрс болох шангаан орхоонуудаа хамгаалахын тулд за хүнд чулуунуудыг зөөгөөд бяцхан цөөрөн маягийн одоо тусдан гэр ирж гэнэ гэсэн үг. Тийм цөөрөн маягийн юм тусдан барьж өгдөг. За заримдаа энэ зорилгоор өөрийнхөө биеийн жингийн талаас илүү жинтэй тийм одоо чулууг зөөх одоо ийм ажил чичээнгүй байх нь шүү дээ. Тэг үүнээс хойш тэд уг цөөрмөө сахин хамгаалж үр хүүхдийнхээ амьд үлдэх болцоог ингэж бүрдүүлж өгдөг. Ийм амьтад байдаг юм байна. Тэг шинжлэх ухааны хувьд ийм өвөрмөц үүр барих, за үр төлөө өсгөх заавал анх удаа бүртгэгдэж байгаа боловч энэ Камерунд олон жил энэ мэлхий агнж ирсэн нутгийн иргэд үүнийг бол аль хэдийн мэддэг байсан. За эрдэмтэд энэ баримтыг тэднээс бол анх олж сонсон бөгөөд судалгаагач үүн дээр үндэслэн эхлүүлсэн байдаг юм байна. За судлаачдын үзэж байгаа буйгаар энэ Голиаф мэлхий бол маш бүтээлж барилгачд. За тэд нийт 3 өөр төрлийн үүр барьдаг бөгөөд тэдгээрийн нэг нь хадан үүр гэж байдаг. За энэ нь голын том хад чулуун дээр баригддаг бөгөөд мэлхийнүүд байгалийн бүтцээр тулгуурлан орчныг бүрдүүлж чаддгийн одоо нотлохоо гэж эрдэмт үздэг байна. Тэгэхээр ер нь ийм амьтад их цөөхөн байдаг байхгүй. Одоо өөрийнхөө орон гэрийг ингэж бариад одоо юу гэдгиймдээ материал ашиглаж юм хийж байгаа гэх юм уу те. Одоо минж одоо жишээлбэл байх чинь өөртөө бүр орон сууцаа чигтэйхэн сайхан хүн шиг ингээд барьцдаг шиг бас нэг ийм төрлийн мэлхийний дунд гэхэд бас их өвөрмөц юм. Одоо уг мэлхий маань өөрөө ч тийм жижигхэн биш. Ер нь ингээд хүн барих юм бол ингээд нэлх хүүхд тэрж байгаа юм шиг л. Тийм байна. Манай найруулагч зургийг нөхөж чинь амар том амьтан байна шүү дээ. Харуул айгаа зүгтаах юм байна. Харин энэс бол айхаар юм байна. Жижигүүдээс бол би бол айхгүй. Тийм. Тэгээ өнөөгийн мэлхийн төрөл зүйлийн асар их олон янз үүсгэд бол ерөнхийдөө энэ динозавруудын мөхөл маш юм чухал үүрэг гүйцэтгэсэн. Одоо мөхснөөрөө гэх юм уу те. Оронд нь мэлхий бас ахиухан аятайхан гарч ирсэн байна. За судалгаагаар мэлхийнүүд 200 сая гаруй жилийн өмнөөс оршин тогтнож байгаа ч динозавруудын мөхлийн дараа тэд одоо биосфер ингэж хэлдэг энэ хоосон орон зайг дүүргэн төрөл зүйлийн хувьд огцом тэлт хийсэн. За өөрөөр хэлбэл динозаврууд үгснээр байгалийн тайзан дээр мэлхийнүүдийн одоо яг эд эрен үе эхэлсэн гэж ойлгож болдго юм байна. За мэлхийний ерөнхий бас мэдээллүүдийг хөрөхөд бол Антарктидаас бусад төвд бүх твд тархан амьдарсан. Одоо маш түгээмэл хувьсан дасан цогцох чадвартай ийм амьтан байдаг байна. За тэд ихвчлэн бол ширүүн бус урсгалтай юм голд эсвэл нуур цөөрөм намаг горих зэрэг тогтун цэнгэг усанд ингэж амьдардаг. Эдгээр чинь бол ерөнхийдөө нэг бага насаа усан дотор өнгөрүүлчихэж байгаа шүү дээ тий. Одоо усанд одоо өндөг байхасаа л ороод тэгэл дөрвөн мөчн ургаснасаа хойш дээшээ гарч ирээд тэгээ газартаа ингэж амьдардаг. За хоёр нутагтай ангид мэлхийнүүд сүүлгүй хоёр нутагтны бүлэгт багтдаг бөгөөд бусад сүүлтэй хоёр нутагтан за хөлгүй хоёр нутагтнаас тоо толгоогоор бол хавьгүй давуу байдаг. Ер нь хамаагүй их гэсэн үг. Тэгээ ануура буюу сүүлгүй хоёр нутагтанд мэлхий ба бах багтдаг байна. Ануура гэдэг одоо багт ордог байна. За уг бүлэгт бол 6482 тоотой байдаг бол Каудата буюу сүүлтэй хоёр нутагтанд нөгөө Салмандр орно гэдээ ярьсан те. Энд 691 байдаг буюу тооны хувьд ийм одоо зөрүүтэй байна. Мэлхийнүүд 6500 зүйл байдаг бол нөгөө Салмандр бол 691 зүйл. Цагаан одоо баава бол жишээ нь 6 зүйл л байдаг шүү дээ тий. Хүн бол нэгэн зүйл байна. Тэгэхэд эднэрийн тоо бол ерөнхийдөө нөгөө биеийн жижиг байх тус маш олон зүйл болоод ингээд тийм байна. Газар зогцоо явчихдаг. За харин нөгөө чигийн улаан маягийн одоо хоёр нутагтанд ордог гэдэг их өрмөц байгаа юм л та. За энэ бол 204 төрөл зүйлийн зүйл байдаг. Хоорондоо бас өөр үүдэг байх нь шүү дээ. Харахад нэг өчгөл юм байгаа боловч те. Одоо нөгөө юм мэддэг хүнтэй гэдэг шиг. Өтөл бол өчшүүдээ бид нар хувьд бол те. За мэлхий ба бах хоёрын хооронд бол шинжлэх ухааны хувьд ерөөсөө тийм тодорхой яг ялгаа одоо хүртэл ерөөсөө нийгээгүй гэдэг ч юм. Тэр нь надад бас сонир санагдаад байгаа. Юу н баргийн амт ингээ ялгаад бас тавьчихдаг шүү дээ те. За тэгэхэд бол энд тийм зүйл байхгүй байна. За хоёулаа бол ануура буюу мэлхийнүүдийн багт хамаардагч өөр овогтгтэй багтдаг юм байна. За жинхэнэ бахнууд буюу энэ буфонидия гэх
овогт бол багтдаг нь 580 орчим зүйл бол энд байдаг. За гэсэн ч мэлхий бах хоёр тодорхой онцлог шинжээрээ хоорондоо бас ингэж ялгарч байдаг. Жишээлбэл мэлхий ихэвчлэн усан орчинд амьдардаг бол за ихэнх бах хуурай газар ингэж амьдардаг. Тэгэхээр бид нарт нөгөө мэлхий л жоох устай ойролцоо гэж бодоод байдаг. Бах бол шал өөр хээр газар явж хахад гараад ирэх нь шүү дээ. Ер нь нэг өсний тий. Тийм байна. Тий гэхдээ мэдээж бас нөгөө альва амтаа усаа дагдаг шиг бас хаа хамаагүй хээр байна ч бас юу аах вэ. Тий. За нэмэх нь одоо мэлхий шүдтэй байдаг бол бах шүд байдаг байх нь. Бах шүдгүй юм уу? Мэлхий шүдтэй юм уу? Чи ер нь юу гэж бодож байна? Нэр юу болоо явчихв. Хэвээ бүүмэд. Шүдтэй л бах бол шууд залгиддаг баг. Мэлхий жоохон жижигэлдэг байж магадгүй. Тий. За мэлхий бол одоо шүдтэй л гэж байгаа юм л да. Гэтэ тэр ямар юмжийнхэн шүд байх вэ? Нэг юм тогтоогч гэх юм уу? Нэг юм оронгот ингээд жоохон өлгчих нэг юм нэг урд нь жоохон юм байдаг. Нэг 2 3 юу лээ 2 үлээ 4 билүү. Шүд ихэд хэцүүтэй. Ер нь шүдгүү. Нэг тогтоогчтэй. Тэгээ буцаад нөгөө залгисан юм нь гарч харгуул байхлах гэдэг юм л да. Тэгээ нөгөө санаа нь үүргэн их юм уу? За тэгээ бахны болвол эр юм хүйс юм бид бүрэн гүц төгжөөгүй гэж нэрлэгдэг юм өндөвч байдаг гинэ. Тэр нь бас их сонио өрмөцлийн. За энэ бахад бол ийм дутуу хөгжснөөс гадна бүрэн гүц төгжсөн өндөвч бас байдаг буюу хос өндөвчтэй. Ачаасны. Харин энэ жоохон сонин л юм тий. За мөн мэлхий бол ихэвчлэн бахнаас биеийн хувьд хамаагүй урт байдаг. Хамаагүй урт, хамаагүй уян хатан бас хөдөлгөөнтэй. Ийм амтан байдаг. Мэлхий бол бахнаас биеийн хувьд тий. Мэлхий бол нэг юм бамбайсан нэг юм бүдүүн бэлцээсэн юм байгаа шүү дээ тий. За түнчлэн мэлхий арьс бол ихэвчлэн гүлгөр, нойтон, салсархаг байдаг. Тий, нойтон байдаг. Тий, санав. За бахны арьс бол харин хуурай, овон товонтой байдаг. Бахны нүдний ард байрлах булчирхаагаас хурц, сүү шиг шингэн хорт бодис ялгардаг. Тэгээд ер нь яагаад ч ингээ баханд нөгөө хүн чинь нэг майцын мэдрэмж ингээд бас дамжицсан байдаг штэ. Могоотын хизээж хараагүй уучраагүй ээжэж могооноос айдаг ч юм уу те. Тэрэн шиг ингээд мэлхийтэй бах мэлхийг харахаар ингээд жоох эвгүй байдаг байхгүй юу нөгөө ам амандаа хийх те. Тэгсэн чи юм шингэн хорт байц ялгарлт юм ба штэ. Тийм байна. Мэдмээр юм байна ч. Тэгээ одоо нэг ам амандаа хийн гэж ярьснаас ерөөсөө одоо тэгж ерөөсөө болохгүй шүү. Одоо бол яг бидний үед чинь нөгөө нийгэм амьдрал өөр хэс тий. Одоо бол ерөөсөө огт болохгүй аюултай шүү. Тий бас. Тэг ер нь ямар нэг амтан амруу хийнэ гэдэг бол шал тэнийг үйлдэл шүү зүгээр. Тий. За зарим мэлхийн арьс бол хортой байдаг. За тухайлбал Өмнөд Америкт амьдардаг зарим мэлхий маш хортой бөгөөд тэдний арьсаар ялгардаг. Ердөө нэг тусал шингэн нас бий гүцэн хүнийг одоо шууд хөнөөх юм аюултай байдаг. Одоо энэ хортой мэлхүүнүүдийн ерөндөг гэж ер нь баг байдаггүй. Яг зарим нэгт л байдаг. Ихэнхт нь ер нь байхгүй. Тэгээ ингээ хорцсон бол ер нь тэгэл чад юм. Тий. Ийм хортой мэлхий ихэвчлэн хурц тод өнгөтэй байдаг нь анч амьтад энэ бол аюултай гэсэн тохиог өгдөг байгалийн анхаар болго болж байдаг. За харин олон мэлхий ногоон эсвэл хөрөн өнгийн толготой арьстай байдаг нь байгаль орчиндөө уусан нуугдахад тусалдаг. Тэгээ энэ талаар одоо яг юм туршилт хийжсэн юмнууд ингээ үзчихсэн. Тэгсэн чинь одоо элдв ингэж амтан барьж иддэг амтад ингээд одоо мэлхий ч бас мэлхийгээ ингэж бас иддэг. Гэхдээ энэ том биетэй ингээ бах мэлхий ч юм ингээ явж хаад тодууд ингээ орхио яваад идэв юм. Тийм нүг тод байх тусмал хор ихтэй гэдэг шүү дээ. Хамтран ажиллаж танилцуулъя. Далд утгатай юм явчлаа тасаа. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань 1008 амтны эдэлгүүрийн аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг тэжээвэр амтны хоол нэмэлт тэжээлийн Kitchen Flavor брэнд ивент итгэж ажиллаж байгаа. За ихэнх амтны хоолны агуулмж нь өнгө амт оруулагч, будагч бодис, үр тариа болон ургамлын гаралтай уураг ашиглаж үйлдвэрлэгддэг юм байна. За харин Kitchen Flavor-ийн маань эрүүл мэндэд ээлтэй, сайн чанарын эслэг, амтны гаралтай уураг буюу жинхэнэ махан хоолыг санал болгож байгаа. Ер нь би нохоотой байсан. Тэгвэл нохоондоо бол юу ч хамаагүй өгдөг байсан байхгүй. Тэгээ ихэвчлэн бидний идж байгаа хоолыг л идэн л дээ. Тэгсээр байгаад цаадах чинь хавдар тусаад тэгээд яхаар гунтуулчихсан байхгүй. Тэгээ би чинь нохоо яаж тэжээдэг юм нохооны талаар юу ч мэдэхгүй байсан чинь. Гэтэл яг нохоон зориулсан хоолыг л өгөх ёстой юм бэл.
хоолын нөгөөд эмчид байнга үзүүлээд яаж та асарч хамгаалах хэвээр яг тэр зарчмаар хүүхчээл тэгж асрах хэвээр байдаг юм байна л та. Гэтэл би зүгээр ямар ч хамаагүй нохооны хоол одоо бидний хоолыг идэхгүй нохооны хоол үгийгээл шал танихгүй нохооны хоолыг бол тэрийн хэдэл манай хүн чинь хүн манай нохоо чинь гүйлгээл суулгаал бүүн юм болж байгаа юм чинь. Гэтэл яг сайн чанартайг нь бүр багаас нь ингэж өгч дадах хэвээр юм бэл. Өөрсдөө хоолноос махын ч одоо өгч болохгүй мэлээ шүү дээ. Нэг мах өгөх юм бол тэгээд дуусаа. Тэгээд тэр чигтээ насан турштай хоол мах иднэ л гэсэн үг тэр нөх. За тэгвэл харин kitchen flavor-ийн энэ хоол болохоор жинхэнэ махаар хийж байгаа юм бэл. Тэр юм бол маш сайн чанарын яг нохоонд хэрэгтэй гэрийн тэжээр амтнд хэрэгтэй тэр уургийн нөгөөд байгаа гэсэн үг байхгүй. За бүр янз янзын гой хоолнод байгаа. За энд ер нь бол эндний хоолыг совлын хоол гэж нэрлэж болно. Бид нэр совлын хоол гоё байдаг шүү дээ. Яг нэг эрүүл мэндэд ээлтэй тэг хөөрхөн байдаг шүү дээ. Яг тийм хоолнод байгаа байхгүй. За хоолнуудаас нь цухас дурдах юм бол муурны гоо сайхны хоол гэж байгаа. За бөөр шийсний замын өвчлөөс урдчилсан сэргийлдэг хоол байна. Насан турсан муурных болон зулцган муурны хоол гэж байна. За мөн гөлгөн нохооных, насан турсан нохооных, баг үйлдвэрийн жижигхэн нохоонуудын за Антарктид грил насанд хүрэгч гэж бас байгаа юм байна. За дунд болон том үйлдвэрийн нохоо гэсэн маш олон сонголтуудтай яг өөрийнхөө нохоонд таарсан тэр амттай хоолнуудыг давталтаж аваад өгөх ийм боломжтой гоё юм брэнд ой kitchen flavor гэдэг те. За ингээд хайртай амтанда хамгийн эрүүлийг хамгийн амттайг нь гэдэг урайтай юм байна. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7749 болон 93 5 за Facebook-ийн Kitchen Flavor Mongolia гэдэг пэйж байгаа. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За эба маань бол нохоон тайртай төрлийн хүн бол би нөгөө муурын тайртай төрлийн хүн. Тэгээд анх нөгөө муураа бас авчаад өөрсдийнхөө хоолноос ингээ бидний хоол идж байгаа бол идмээр байгаа юм шиг харагдаад тэгээд ингээ өгчих гээд байдаг байсан. Тэгээд яг нөгөө мэрэгжлийн хүн дээр нь очиж асуусан чинь зөвхөн өөрийнх нь л хоолыг өгнө. Өөр ерөөсөө юу ч өгж болохгүй. За нэмэх нь одоо карантины ус өгнө. За усан дээр та бүхэн бас нэгтлаарай. Зарим хүмүүс яг цэвэршүүлсэн ус өгөөд идэх юм бэлээ. За манай эмчүүл хэлэхдээ яг карантины усыг зөвлөсөн. Тэгээд өөр ямар ч хоол өгөхгүй жоохон сонир санагдчихсан байхгүй юу. Хүмүүс тэрийг нь одоо мэдэхгүй ингээд янз бүрийн жимс, шоколад, зайрмууд олоолгоо олчмог тий. Тэр ч одоо хүн биш шүү дээ. Ер нь бол тэр бүх одоо буруу ажиллагаанаас болоод тэнд одоо зүсэнд нь чулуу хоримтлагч гэдэг юм уу элдв өвчний үр болохын юм цонтон байдаг. Тэгээд дэх үед бол энийг ерөөсөө бид нар мэддэггүй байсан. Одоо бол бас цаг үе өөр болж байна тийм эмчтэй ч боллоо. За баярлалаа. За тэгээ мэлхийн маш олон төрөл зур байдаг учраас бас тэр болгон айдалгүй яг энийн тэрийнлэг сонгож ярихгүй л дээ. Одоо жишээлбэл хамгийн том мэлхий болох нөгөө Голиаф болвол урт нь 30 см-ийн урттай жин нь 3 кг хүрдэг. Хөөх юу вэ энэ ч. Тийм хүний толгой ч 20 см гэж 30 гэдэг ч бас яваад өгч байна. Тийм. За харин одоо устж үгүй болоод байгаа энэ Мадагаскарын чөтгөрийн мэлхий гэдэг ийм мэлхий байгаа. За нэгэн цагт бол дэлхийн хамгийн том мэлхий тооцогдож байсан. Түүний урт бол 41 см 4.5 кг хүрчээсэн. Одоо нэг нохоо муур шиг болчихсон шүү. Спанил шиг юм ороод ирэх нь шүү дээ. Айхаас аргагүй. Харах юм бол зүгээр шууд ойрлол зүгт. За бүр эртний мэлхийнүүдийг ярил бүр томроо явчихна тий. Тийм жижиг байсан зүгээр юм байна. За хамгийн жижиг мэлхий бол одоо алтан мэлхий гэдэг үед ердөө 1 см-ийн одоо чөчөө урганы хүмүүс шиг гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг хорхоо шүл юм явж байгаа шүү дээ. Тийм урттай дөнгөж 200 г чинтэй ийм жижигхэн хөөрхөн амт байдаг байна. Гэхдээ тэр чинь 1 см гэхэд 200 г гэж бас овоо хүнд байгаа юм шүү. Харин тийм байна тий. Тийм. За амьдрах орчны хувьд бол мэлхийн өржихийн тулд усны их өсвөртэй ойр газар ингэж амьдрах шаардлагатай байдаг. Тиймээс одоо Антарктидаас бусад бүх твд бол бүх төрлийн байгалийн орчинд ингэж тархан амьдардаг. Хурц хор бүхий, сумны мэлхий, төв болон Өмнөд Америкийн ширэнгэн ойд амьдардаг бол одоо хойд цоохор мэлхийн хойд Америкийн хойд нутгийн намаг хээр талд гэж амьдардаг байх жишээний. За ногоонуудтай модон мэлхий Австралийн Квинсленд мужийн хөвд бүрхсэн борооны ойд гэж амьдардаг. За харин цөлийн борооны мэлхий бол зөвхөн Намиб болон Өмнөд Африкийн эргийн элсэн манхан бүхий бүс нутагт ингэж амьдардаг байх нэ. За бас одоо нөгөө мэлхийг зөвхөн хангаа газрын амьтан гэж бас зарим хүмүүс боддог гэж магадгүй. Тэгвэл бас говийн бүсээр бас ингэж байдаг байх нэ. За хоолтын хувьд ярихад мэлхийн амаар орж багтах амьд бүгдийг баг бүгдийг ингээ идчихдэг. Ингээ бүр санаа зовмоор ингээ хортой хоргоон мэддэхгүй элдв хангаа ямиг нөгөө
одоо зүгийн мөгий ч юм уу те ингээ хатгадаг ч юм уу хаздаг тэр байтугай бараг нэг хилэнц эвгүй юмуд ингээ шууд ингээл ерөөсө залхичдсан байлээ. Тэгээ дотор нь одоо юу болж байгаа бүү мэд. Тэгээ ерөөсө амруугаа игээл хаачдаг. Тий. Тэгээ одоо бүр ингээ том биетэнүүд нь бол шовуу мовоо барина. Нөгөө загас магас. Ер нь аманд нь л юу багч чинь тэг бүгдийг нийтнэ. Тий. Ер нь жоох юм хомхой ховдог тийм амтан байгаа. Тэгээд хоол тэжээлээ агнахтаа бол тэдний наалтамхаа хэлнэ маш хурдан сунаад ангаа барь амдаа хийдэг. За энэ хөдөлгөөн нь маш хурдан бөгөөд ан зугтах бол ерөнхийдөө боломжгүй. Хэрвээ яг хэлэн тус газар нь байсан бол тэгэл ер нь дуус. Тэгээд тэр чи аюу наалтамхаа юм билээ шүү дээ. Ерөөсө цавуудцсан юм шиг л ингээд яач. Тийм ба. Тий. Тэгээд гол нь нөгөө хугацаа өгөхгүй. 0.15 секундын дотор гэхэд аманд буцаа орсон байдаг. Ингээл болно шүү дээ. Наач 1 секунд. Нэг мэдгэд ингээл мөлийн аманд зуусгаа тий бэжэвэл бас хэцүү юм. Нүдэ завцсан чинь мөлийн амраа. Тэгээ мөлхий болон бах нь бол дэлхийд аярах шавьсны тоо толгойг хянахад ингээд чухал үүрэг бас гүйцэтгэдэг одоо тэр хэрээрээ тий. Тэдний одоо нөгөө хамаг шумуулаа бас амтны чинь бас идэж штэ бас. Тэдний шавж идэхийн дуршил нь олон тохиолдолд тусдаж заримдаа бас сүрэл дагуулах юм магадaltaй байдаг юм байна. За нэгэн бодит үг. 1935 онд Порто-Рикогийн хулсны бахыг Австралид чихрийн нишингийн хорч хавжийг устгах зорилгоор авчирч ирсэн юм байна. За гэвч шүлний тавгийн хэмжээтэй өсөж томордог уг бах маань шүлний тав гэдэг чинь бас нэлээд бас нунжгаар амтан байх нь шүү дээ. Тэгээ тэжээлээ сонгохын тулд нутгийн мэлхий жижиг ууттай амтад могоог бас давмгаалж хийжсэн. Тэг өнөөдөр хулсны бах бол Австралийн 1 сая гаруй километр квадрат талбайг эзэлсэн. За энэ нь бол Техас ба Оклахома мужуудыг одоо нийлүүлсэнтэй ойролцоо юм нутаг дэвсгэр буюу одоо тэнд байгаа бол хавийн амтныг үгүй хийсэн биз дээ. Тийм байна. Буруу мэлхийг авчир тавьчих. Судалгаа буруу хийсэн. Жохон жижигвчрийг л авчирхаа байсан. Тийм. За үржлийн хувьд бол мэлхий бол ерөнхийдөө сүргийн амтан гэж явдаг. Үржлийн уйлралд эрг мэлхийнүүд нилээд чангаар бааглан дуурдаг. Тэгэд ингэж эм мэлхийг татахыг оролдог. За эм мэлхий өөртөө таалагдсан эрг мэлхийн дууг сонсоод хоолоогоор нь бас таалтахгүй. Аятайхан нунзад тоолоотой мэлхий ч юм уу те. Эсвэл мэдхгүй одоо ямар төрлийнхээ сонирхдаг юм бол тоо. Тэгээ дуугийн сонсоод хэрвээ таалагдах юм бол түүн дээрээ ингэж үсэрч очдөг юм байна. Тэгээ улмаар бол эм мэлхий төрсөө одоо шахаад эрг мэлхий одоо тэдгэрийг нь үр тогтоодог. Бас юм жоохон өвөрмөцөх юм уу те. За үр төлөлийн хувьд бол мэлхий 2 сартаас эхлээд 3 нас хүртлээр нас бид хүрсэн гэж тооцогдох юм байна. За агаарын хүйтэн хэм мэлхийн биеийн боожлтод нөлөөлөхөөс гадна төрөл зүйлийн тархалтыг бол тодорхойлдог. За мэдээж бас хүнд орчинд байвал хүнд байх нь мэдээж тодорхой байх. За эм мэлхий нас бие гүйцмөгц төрөл зүйлээсээ шалтгаалаад нэг дор 2 ширхгээс 50,000 төрсийг ингэж гаргах чадвартай байдаг. Тийм. Ер нь бол нэлээд олон байсан. Одоо энэ хоёрыг гэдэг нь бол бас их ховор зүйлийн ч юм уу. Одоо тийм байдаг болов уу гэж бодож байна. Биеийн томрох тусмаа багасдаг байж магадгүй тийм бах. Төрс усан дотор 48 цагаас 23 хоногийн хугацаанд одоо инкубаторт байдаг. Энэ хугацаанд бол эр мэлхий өндгөө хамгаалж байх нь түгээмэл инкубатор гэдэг нь өндгийг хэлээд байна л та. Тийм нэг юм хайсан дотор байх нь шүү дээ. Өндгөө хамгаалж энэ эр мэлхийнүүд их сүрхийн тий. Тийм байна. Ер нь нэлээд гэр бүлсэг юм байна. Хүүхдээ одоо хайрлж хамгаалдаг юм байна. Тэгээ нөө зарим бас нутгийн хүмүүс эр мэлхий шиг байгаа ч гэж одоо эрэгтэй хүний бас хэлдэг гэж шүү. За хотлоо ярьсан шүү. Гэтэ хайвал бараг дийж хэлдэг гарууд байж магадгүй шүү. Тэгээ өндөг хагармац бол хөлгүй загас шиг жижигхэн амтан төрн би бас түрүүн баха өхөрдөд хэлсэн. Тэгээ үнэхээр хөөрхөн амтан гарч ирдэг тав хүмүүс. Мэлхийний TED Pulse гэдээ бас хайгаад үзээрэй. За үнийг бол мэлхийн үр төл буюу шангаа орхой гэдэг байна. За шангаа орхой нь бол мэлхий болж хуурах үйл явц нь түүний бамбай булчирхаагаас ялгардаг даавартай холбоотой. За цаг хугацааны явцад шанган орхоод хөл нь ургаад сүүл нь харин алга болдог. Би чамаас нэр мэлхийг сүултээ юу гэж асуу гэж бодож байсан. Чи айл дөрөв сүулгүй гэж хэлээд зөндөө бодлаа. Ахар сүл шиг нэг жоохоо юм байдаг байхгүй одоо хүний ахар сүл шиг те. Тэгээ сүүл нь алга болгоод улмаар уснаас хуурай газар амьдрах чадвартай ингэж болж хөгждөг. За энэ хүү хувирах хурд нь байгаль орчны нөхцлөөс хамаарат мэдээж өөрөөр байна. Мэлхий амьдралаа усанд эхлүүлдэгч дараа нь хуурай газар ингэж амьдрдаг. За маш олон ийм амьтад байдаг л да. Одоо нас бие гүйц хүртлээ
нас бий гүйцэд амьдрах хугацаанаасаа илүү нөгөө авгалтай байх хугацаа нь илүү хамаагүй бүр 70% ч юм уу урт байдаг. За тэр хугацаанд болохоор ингээд нэг усан дотор шаал өөр амьдралын хэв маягаар амьдарч жагаад яг сүүлийнхаа мөчт нас биеийн түрэн гутаа ингээд нисэн явцдаг ч юм уу тий. Тэд нар шиг л бас л ингэж одоо метаморфоз хийдэг ийм амтан байх нэ. За баярлалаа орно. За ер нь бол үлгэр дээр бит хоёр сая маргалтаад үлгэр дээр мэлхийг үнсэхээр гүнж болдг юм уу ханхуу болдг юм уу гэд. Тэгэхээр ер нь бол яг гүнж хайж байгаад нь гүнж болоод ханхуу хайж байгаад нь ханхуу болдг юм аа гэдэг одоо хариултаар дуусглаа тий. За тийм. За амтны ертөнц нэвтрүүлэг маань ихөө дуусч байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 студиогийн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг мянган найз амтны дэлгүүр болон өдөр бүр шинэ ураатай Төлөж Бэкери ивент итгэсэн. За урна. Дараагийн дугаараар олцъя. Баярлалаа. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.